За яв guys тэгээд миний одоо 75 хоногийн челленжийн өнөөдөр ингээ 13 дахь өдөр нь жоохон ингээ аялаа явж байна. Ягаад гэвэл гэртээ ер нь бол баймааргүй байна. Амралтын өдрөөр бол гэртээ байгаа л яг нэг л хан хараад байхангууд жоохон тийм санагдаад тэгээд гэртээгээр нь ойрхон 6 км орчим зайтай нэг одоо цэцэрлэг төрөлөнд ирсэн байна. Айгуу гоё цэцэрлэг төрөлөө. Тэгээд цэцэрлэг төрөлөнд ирээд одоо яг өнөөдөр миний 75 хоногийн челленж 13 дахь өдөр нь би яг бичлэгүүдээ өдөр болгоно аваад яваагүй. Ягаад тэгэхээр тэрийг бол хин нэгэнд харуулах гэж хийж байгаа челленж биш. Би өөрөө өөртөө өрсөлдөж байгаа. Өөрөө өөрийнхөө муу муухай зан чанар, за муу муухай одоо зуршлуудыг давж гарахын тулд хийж байгаа челленж. За мэдэрч байгаа зүйлүүд гэх юм бол нэлээд байна. Одоо яг 12 дахь хоног дээр ирээд яг анзаарсан зүйл гэх юм бол жин жон хасагдж байгаа. Тэрнээс илүүтэй амьдралын зөв хэм маягтай болоод порно үзэхгүй, тэгээд дээрээс нь алкогол хэрэглэхгүй, янз бүрийн газтай чихэрлэг одоо тийм хийжүүлсэн ундаа уухгүй, тэгээ бас болоогүй одоо юу гэдэг чихэрлэг тийм шоколад янз бүрийн бол идэхгүй мэдээж хэрэг. Тэгээ гурил будаа идэхгүй, дам мах ногоол идэж байгаа. Одоо янз бүрийн түргэн хоол ч юм уу гадар хооллохгүй гэсэн тийм одоо юутай явж байгаа. Идвэл одоо стейк идэнэ. Стейк идэхдээ ямар нэгэн байдлаар будаатай бол идэхгүй. Стейк жоо үнэтэй шүү дээ. Би одоо тийм амар баян ютубер ч болохоор тийм стейк одоо байнга авч идэж болж чадахгүй. Тэгээ өвчлэн нэг дахианы мах нь Японд айгүй хямдхан байдаг хгүй. Тэгээ дахианы мах аваад дахианы махтай шүл айз дахианы махаа цагаан шараад тэгээ идэж байгаа. Одоо л цээж мах үлдсэн байна. Тэгээ цээж махаа маргааш нас эхлээд ер нь бол идээд явна. Тэгээ иймэрхүү байна guys. Тэр нь бол айгүй гоё байна. Нэг бодлын би ингээд порно үзчихээд альсвал одоо ихнэр байхгүй шүү дээ. Тэгээ порно бол үзэж байгаа ер нь бол үзэж байгаа гэж үзчихсэн ер нь бол одоо 12 3 хоног бол үзэхгүй байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол 7 хоногт 2 удаа бол баг алкогол хэрэглэчихэд байсан. Яг 0.5 та пяв, ласта пяв одоо 2-ыг ч юм уу 3-ыг заримдаа ингээ уучдаг заяа. Тэгэл маргааш настай хогч болохгүй л дээ. Гэтэл амар тийм муухай мэдрэмжтэй сэрдэг. Тэгээ толгоос дээр одоо би нэг кредит картныхаа төлбөрийг одоо яана. Тэгээ бас нэг бүүн төлбөр санхүүгийн асуудал байна. Тэгээд амьдралын бүүн асуудлууд байгаа хгүй юу? Ер нь бол тэгэл тэрийгэ бодоол яг толгоос дээр хин нэг надад ингээд яриад байгаа юм шиг бүр баг хэдэн мянган бодож байгаа хгүй өглөө. Тэгэхэд би сая одоо 12 хоног болоод миний санхүүгийн асуудал шийдэгдээгүй. Янз бүрийн асуудлууд ингээд шийдэгдсэн зүйл бол байхгүй. Гэтэ анзаарсан зүйл юу байсан бэ гэхээр би буруу сонголтууд хийхгүй, зөв сонголтууд амьдралдаа хийгээд байнгут юу тохиолдсныг мэдэрж байгаа юм гэхээр толгой дотор байсан тэр их бодол, тэр их асуудалтай зүйлүүд одоо хүртэл байгаа мөртлөө юу ч өөрчлөгдөг байгаа мөртлөө ямар ч бодол оджихгүй болцсон ерөөсөө чив чимэг толгой дотор хин нэг надад ярьж байгаа юм сонсогдохоо болцсон. Тэгээ энэ нь бол одоо юу гэдэг юм амар таалагдж байгаа. Бүр нэг амар гоё санагдж байгаа. Юу гэмтэй. Жинхэнэ хэрэгчлөөг өндөрч байна. Би жинхэнэ хэрэгчлөөг санхүү хэрэгчлөө ч юм уу те. Одоо энэ өглөө 9-өөс 6 цаг хүртэл ажиллаа хийхгүй байхыг жинхэнэ хэрэгчлөө гэж боддог байсан. Тийм биш байсан юм бэлээ. Муу муухай зуршлаасаа салаад өдөр тутамд зөв сонголт хийгээд тэгээд өөрөө өөрийгөө респект хийгээд явах нь жинхэнэ хэрэгчлөө байсан юм бэл. Би энийг одоо л ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд би хэр их удаан өөрөө өөрийгөө респект хийгээгүй юм те. Хэр их удаан өөрөө өөрийгөө ялж чадаагүй, өөрөө өөртөө ялагдцсан те. Порно, тэгээ алкогол, тэгээд 2 жилийн өмнө ч би бас тамхи татчихсан тухай үед амар стресстэй байсан. Энэ мэтлэн буруу зуршлуудад ерөөсөд байнгын ялагдаастай байсан. Байнгын шүд. Тэгээд тоглоом маш их тоглодог. Чипс, газтай ундаа, түргэн хоол тий. Энэ бүх зүйл намайг илүү дордуулж байгаа гэдгийг мэдэхгүй улмал энэ зүйлийг хэрэглэдсэн. Ягаад гэвэл стресстэй байсан учраас тэрнээс гарахын тулд хэсэг хугацаанд жаргал мэдрэхийн тулд. Гэхдээ энэ жаргал бол тэрх
дахин хэсэг хугацаанд байгаад насан туршийн зовлон болдог жаргал. Харин хийхийг хүсэхгүй байгаа зүйл. Одоо жишээ нь одоо яг л миний хийж байгаа челленж аахгүй юм. Би алкогол, огт хэрэглэхийг хүсэж байгаа мөртлөө автоматар хэрэглэхгүй байгаа шүү дээ. Тэгээ порно үзэх хүсэж байгаа мөртлөө одоо порно үзэх хүсэхгүй байгаа шүү дээ, тий. Бүр ингээд хориглож байгаа өөрөөсөө. Тэгээд бүр газтаа ундаа чихэрлэг юм гурилан бүтээгдэхүүн будаа хүртэл идэхгүй байгаа шүү дээ. Энэ бүх зүйлийг хориглоод 12 ононгууд ингээд явандаа энэ ингээд туршил болж байна. Эхний 7 хоног амар хэцүү байсан. Яг ингээд толгойн дотор яг юм хэлээл чи яах гэж нэг хийгээд байгаа ингээд тий. Одоо энэ чимээ арилаагүй. Гэхдээ айгу баг сонсогдож байгаа. Цөөхөн сонсогдож байгаа. Толгойн дотор байнгын юм чимээ сонсогдох байлцсан. Айгу цөөхөн сонсогдож байгаа. Одоо би яг өөрийгөө ялаад энэ челленжийг дуустал үргэлжлүүлэх нь айгу чухал. Ялагдчихгүй байх тал дээр айгу анхаарч чих болно. Өөрөөсөө ялагдмааргүй байна. Тэгээ энийг үзэж байгаа guys одоо яг өөрийнхөө байх хүсэж байгаа юм бол би айгу хин нэг дуурайгаад байдаг байсан байлээ. Хин нэгэн болохгүй чичээдэг байсан байлээ. Хин нэгэнтэй өөрийгөө амар жишдэг байсан байлээ. Айгу буруу тэгэж одоо хүн дээр илүү их анхаарал хандуулад өөр дээр биш хүн дээр анхаарал хандуулдаг байсан. Тэгээ жинхэнэ өөрийнхөө сул талтай яг үндэ муу мухай зуршилтай байж тэрнээсээ зүхтдаг. Тэгээ зүхтаад өөрийгөө гайгүй мэт ингэж худлаа хүмүүст харуулах гэж ч юм уу тэг хичээдэг байсан байлээ. Тэгээ одоо би өөрөө зүхтахгүй өөрийнхөө муу мухай талаас зүхтахгүй энэ зан чанар энэ зүйлүүдийг хүлээн зөвшөөрөөд тэгээд энийг яалаад тэгээ нэг төвшөнд агсан илүү мундаг эр хүн болохыг бол хүсэж байна. Цаашдаа ер нь бол улам илүү хичээх болно. Хичээх гэдэг нь болохоор яг нэг хамаа намаагүй ингээл хитрхи хичээх гэдгээс илүү өдөр тутамдаа зөв сонголт хийхийг хүсэж байна. Зөв сонголт хийхээр амьдрал ямар гоё өргөчлөөтэй мэдрэлтийг ойлгож байна. Тэгээд цаашдаа энийг маш удаан хугацаанд өргөжлүүлэхийг хүсэж байна. Тэгээд энийг үзэж байгаа бас над шиг асуудалтай зовлонтой хүмүүс байгаа бол тий порноны донолттой ч юм уу тий эсвэл одоо алкоголны донолттой ч юм хүмүүс байгаа бол guys тэгээд тэр зүйл чинь бол төр зуурын зүйл. Өөрийгөө хамгийн гол нь амьдралд бол ялах чухал. Чи өөрийгөө толонд харахад чиний дүрс чамд харагдана. Тэр дүрснээс чинь өөр чамд амьдрал дүрслэгч байхгүй. Өөрийнхөө муу мухай зан чанарыг ялахад болно. Хүн төгс биш. Төгс зүйлийг бодох хэрэггүй. Төгс зүйл гэж энэ хорвоод нэг зүйл байхгүй. Би ямар ч авьяасгүй. Гэхдээ өөрийгөө ялахын тулд хичээж байна. Тэгэхээр энийг үзэж байгаа чамд ч гэсэн боломжтой. Хамтдаа цуг энэ суугаар дамжуулан хичээцгээе. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай guys.